Хадбаатар аваргын өдрийн тэмдэглэл. Манай анги байгуулагдсныхаа 50 жилийн ойг тэмдэглэхээр бүхий барилдааны урилга тарааж явахад минь тэр нэг өөдгүй санаатай хүүхэнтэй тааралдаж хэрэгт ороогүйсэн бол би энд ингэж суухгүй байсан юм да. Чамдаа л зориулсан юм гээд түүний өгсөн архийг уучгаад насаараа гимших 8 жилийн ял авна гэж даанч санаагүй дээ. 1986 оны 7 дугаар сарын 23-ны энэ өдөр шүү дээ. Өөрөө унсан хүүхэд уйлдаггүй гэдэг ёстой худлаа юм байна. Би уйлахдаа бүр зүрх сэтгэлээрээ уйлсан юм. Тэр нэг өдөр бозартай архи уусан. Тэгээд ч бүгд найрамдах Монгол ард улсынхаа авраг боллоо гэж хөөрөөд хот хөдөөгүй 13 хоног архи ууж, согтуурч, хөөрч дарвиж явлаа. Энэ бол нэг үгээр хэлэх юм бол хөөрөөд буух газраа ололгүй засан хүмүүжлэх газрын 415 дугаар ангийн хашаанд буусан хэрэг. Буухдаа чанга дэглэмтэй колонд 8 жилийн ял авчгаад хэдхэн хоногийн өмнө ард түмнийхээ өгсөн бүгд найрамдах Монгол ард улсын авраг гэсэн хүндтэй цолоо ялтан химээх нэрээр сольцоход сууж байгаагаа бодохоор амиа хорломоор үхмээр санагдаж байлаа. Гэвч дөрүүлсэн ижээ энэ сайхан нийгмээ бодохоор яаж ч бололгүй өдий хүртэл хий гэснийг нь үнэн сэтгэлээсээ хийж өөрийн нүглээ наминчилж ирлээ. Тэгэд жинд байх хугацаанд өөрийнхөө өнгөрсөн амьдралыг эргэцүүлэн бодсоор өдий хүрчээ. Өөрийн бодож ухаарч буй зүйлээ илэн талангүй ирээцээргүй бичиж суунда. Хэрв би хүн шиг амьдраад явсансан бол энд суухгүй байж. Гэтэл яасан гэж бодно. Урд өмнө шоронд ороход хөөхий залуу юм, хүүхэд юм гэж хайрлаж өрөвдөөд шоронгоос гаргачаар нь өөрөө өөртөө дүгнэлт хийж ухаарах юмгүй биеэ тоож архи уух болсон. Үүн дээр миний найз нөхөд гэж хэн бэ гэдгийг. Тэд маань архи уухаараа л найзууд. Ер нь үрдийн найз нөхөд шиг л бодож тэднийхээ хэлсэн магтсанд нь урамшин танхаарч явсан байх юм. Би анх 1972 онд ардын дуу бүжгийн чуулгын хөгжимчин нэг охинтой танилцсаж улмаар хайр сэтгэлтэй болж үр хүүхэд төрүүллээ. Хадбаатрынх гэдэг айлгэр бий болоод би өөрөө улсын начин цол хүртэж бүх гээгдэх болсон юм. Тэгэхэд миний найз нөхөд юу гэж хэлсэн гэж бодно. Халахад хүүхэн мундсан биш очиж увсаас хүүхэн авахтаа яадаг юм бэ гэхээр нь би гэж нэг мал нэрэл тийм юм шиг бодож гэр орон үр хүүхдээсээ зүхтаж дөрвөж архины мөрх хөөсөн. Ингээд л олон түмнийхээ дотор амьдралын ямар ч чиг зориггүй айрмын ногоон погоон зүүчгээд архины нөгөө олон найзынхаа үнэнч цэрэг нь болж өөрийгөө хуураад явж байсан байх юм. Энэ үед анхны хүү ууган баяраа өнчрүүлж дараа нь нямжав, даваажав охиноо нийт 5 хүүхдээ өнчрүүлж хайсан хүн яаж ч өөдтэй явах вэ? Энэ бүхнийг эргэцүүлэн бодохоор буруутай нь хэн бэ? Архи уу? Аль эсвэл архины найзууд уу? Үгүй ээ, хамаг буруу надад байгаа юм. Би л буруутай. Намайг өөдтэй өнгөтэй бүх явбал алс хитэн хүнд ч дийлдэхгүй хүчтэй бүх болох хүн гэдгийг мэдээд зарим нэг хүнээр архи өгүүлээд ээдтэй цаатахаа өнөөдөр битгий барилдуулаарэ. Энэ архийг аваачаад өгчих гээд над руу нэг им сүвтэй юм явуулчихдаг. Тэрэнд нь би бал үтсэн баавга шиг хандаж байснаа бодохоор ёстой гол харлаж байна. Өөрт заяасан энэ сайхан бяр хүчээ зөв зарцуулан бэлтгэл сургуулаа хийгээд явж байсан бол өдийд дархан авраг цол авчихсан. Тэв дэлхийн авраг болчихсон байх байснаа би алдсан юм аа. Өнөөдрийн байдлаар би шоронд 3 жил гаруй болж байна. Энэ хугацаанд архи огт амсахгүй өдий хүрлээ болдог юм байна. Намайг үргэлж хүн дагаад байх вчтэй. Таньдаггүй хүнтэй гадуур зөндөөл тааралдах юм, уулзах ч юм. Гэвч тэр архи гэдэг идээ чинь зөндөөл таарна. Тэр битгий хэл зоон дотор хүртэл май уучгаа гэд өгөхт нь би уудаггүй билээ. Энэ маань зөвхөн төр зуурын хуу. Аль эсвэл архинаас бүр гарчхаад байгаа хэрэг үү? Би уухгүй гарсан шүү гарсан. Намайг эндээс суллагдаад очиход нөгөөмөө хуучин найзууд архи бариад л угтана. Тэр үед нь уухгүй гэд яваад өгөхөд ёстой гайхна биз. Энэ бол мөрөөдөл биш. Би яг ингэж чадна.
Би уухгүй. Уух нь битгий хэл амсах ч үгүй. Алдсан алдаагаа бодохгүй бай гэхээр болдоггүй юм байна. Бодоод байхад эрүүл сарвал ухаантай, арх дарстай нөхөрлөж өөрийгөө хордуулаагүй явахдаа би зоригтой байдаг. Өнөөдөр маргааш, нөгөөдөр ийм юм, тийм юм хийн гэсэн өөрийн төлөвлөсөн ажилтай байдаг билээ. Гэтэл арх уухаараа л ухаан мэдрэлээ алдтлаа согтож, маргааш нь яаж ч хамаагүй худлаа хэлж, авсан бай шагнал өмсөж идэлж явсан цаг зэрэг юмсаа зарах гээд ёстой л бузартай юм гэвэл энэ байж дээ. Харин би азар хулгай хийж сурсангүй. Хэрвээ дахиад арх ууж хогийн замд орох юм бол хулгай битгий хэл хүн алхаас буцахгүй чонны амьдралаас ч долоон дор зам руу явж байсан байж мэдэх юм. Үүнийгээ өнөөдөр ойлгож мэдсэндээ л би маш их баярлаж байна. Шоронгийн хашаан дотроос хүн чанар, ухаарал, амьдралын атга учрыг ойлгож олж мэдсэндээ л баярлаж суундаа. Арай эрт ухаарсансан бол мөн ч их зүйл бүтээх байсан юм да хөөрхий. Энэ бичиж буй зүйлээ өөрийнхөө амьдрал дээр нотолж өгөх нь одоо миний гол зорилт үүрэг юм да. 1989 он